За миний энэ удаагийн танилцуулах байгаа tool болохоор Mirror tool байгаа. Та одоос яг зэрэг гайхчих магадгүй. Ер нь Mirror tool-гүй 3D програм гэж бол ер нь байхгүй л те. Гэхдээ яг Maya ашиглаж байгаад яг Blender руу орж ирснийг хэлэх үү. Тэгээс би ч өөрөө Plasticity гэдэг яг 3D програмаас нэлээд ашигладаг. Тэр програмын яг Mirror tool болохоор нэлээд advanced тал руугаа. Харин Blender-ийн одоо Mirror tool нэг жоохон тутмаг санагдсан гэх юм уу. Тэгээд яг өөрийнхөө хүссэн байдлаар нэг жоохон adjust хийгээд дүүл гаргая гэж бодсон юм аа. Яа, хэдүүлээ одоо дүүлийнхаа settings-тэй танилцъя. Одоо та харж байгаажлаа. Хамгийн ихэнд болохоор яг pivot-ийн selection байгаа. Тэгээ 3D cursor, origin, world гэдэг юм 3 pivot төр сурлах боломжтой. Тэгээ доор нь болохоор x, y, z үгээс нь боломжтой баг. Тэгээд duplicate буюу mirror хийж авах хугацаанд одоо хуулах байдлаар mirror хийнэ гэсэн үг. Тэгээд dot-ийн merge settings болохоор зөвхөн duplicate хийж байгаа үйл шаардлагатай байдаг болохоор default-ороо central-тай байдаг. Гэхдээ duplicate-ийг дарах үед ингэж нь бас автоматар одоо жишээ нэг enable болдог гэсэн үг. Харин edit mode дотор болохоор duplicate settings лугас байдаггүй. Учир нь болохоор та угаасаа default-ороо duplicate хийх бол зааж шаардлагатай байдаг болохоор энэ settings-ийг edit mode-оос авч ирсэн баг ш. Энэ хэсэг дээр би одоо энэ туулийн холбогдлолтой hotkey болон зарим нэг зааварчилгааг оруулсан байгаа ш. Ялч ингэж амар их бичсэн болохоор зай эзлүүлэх хүндүүлээ minimize хийх байдалтай болсон байна. За энэ төр харж байгаачлаа юм яг тийм тэгш биш нэг жоохон тэгш бус байрлалтай обжектуудыг mirror хийхэд ер нь л жоохон төвхтэй байдаг. Blender дээр өөр дөр нь болохоор яг тэг иймэрхүү одоо яг байрлалтай ч юм уу обжектыг хүссэн байдлаар яг mirror хийгээд бол нэлээд тутмаг санагдчих. Тэгээ өмнөд Maya ашигладаг байхад бол яг Maya дээр бол яг одоо байлуусаа Gizmo-ныхоо одоо orientation дээрээ суурлаад одоо шууд scale tool-ээрээ шууд яг тэрийг даргалж болдог. Гэхдээ Blender дээр бол scale tool-нд бол тэр боломжийг арай өгдөггүй юм байлаа. Тэгээд энэ tool-ийн маань бас нэг том давуу тал юу гэхээр тэр feature-ыг шингээж өгсөн байгаа. Хэвтүүлээд тодорч үзцгээе. Одоо магадгүй энэ нэрийнхэн хавтаа обжектыг одоо яг энэ тэнхлэгийн дагуу яг энэ тал дээр нь тэнцүү байдлаар mirror хийх үзэл та. Тэгээд болтыг яг энэ доор нь mirrorдаг юм та. Энэ mirror tool-ийн маань энэ duplicate settings болохоор default-оор ингэж байнга контролтой байдаг шалтгаан нь болохоор тэр нэг модуль хийх хугацаанд хуйлж mirror хийхээсээ илүү яг эсрэг access дээр зөөвлөхөнд ер нь бол арай илүү түгээмэл байдаг. Учираас иймэрхүү байдлаар үлдээсэн байгаа шүү. Edit mode дээр border сонгож mirror хийх боломжтой. Одоо яг энэ border-ийн үндсэн одоо яг local orientation болоо location дээр суурилж одоо нөгөө талынхаа обжектыг шууд их хуулах боломжтой гэсэн үг. Тэгээд edit mode дээр яг mirror хийж байгаа үед одоо жишээ нэг ямар нэгэн component сонгоод тэрүүгээрээ mirror хийж байгаа үед эхний энэ pivot selection бол ер нь бараг хамааралгүй болчихж байгаа. Яг тэгэхээр зөвхөн нөгөө тухайн сонгосон border дээр суурилж байгаа болохоор мөн адилхан одоо жишээ нэг face-ээр бас яг нэг хөдөлгөөнийг бас хийх боломжтой. Гэхдээ яг face-ээр одоо mirror хийж бодож ивэл зөвхөн нэг face-ийг сонгоод Alex-ээр дарах үед mirror хийнэ. Харин нэгээс илүү face сонгосон үед бол энэ ажиллах болчихж байгаа.
ялч нэгээс олон фейс сонгочоор алдаа нэлээд гарч ирсэн болохоор энийг бол тэмэлж өгсөн байгаа. Тэгээ дотор уулзж байгаа одоо жишээ нь фейс ч юм уу одоо шууд нөгөө нэг eliminate хийгээд mirror хийгдэж байгаа бол тайлбарж байгаа. За альч талын фейсийг сонгоод mirror хийж болно. Энэ тул дээр мань байдаг бас нэг давуу тал юу гэхээр одоо жишээ нь яг энэ дээр байгаа фейсийг сонгочоо mirror хийгээд үзлээ гэхэд завсрын бүх обжектууд одоо устгаад bisect хийх байдлаар бас mirror хийх боломжтой. Одоо энэ дээр бас дахиад яг үзье. Дундлын бүх хэсэг бол шууд ингээд устж автоматик нийлж байгааг бол харж байгаа. Энэ дээр бас дахиад үзье. Туршилт байдлаар дотор бас нэг фейсийг сонгоод үзье. Цогцойг асуудалгүй ажиллаж байгаа шүү. Ер нь энэ mirror tool-ийн бас нэг ер нь зорилго нь юу байсан бэ гэхээр одоо модель хийж байгаа үед нэлээ одоо олон үйлдэл ашиглахгүйгээр маш богино хугацаанд ер нь бол яг mirror хийх гэх юм уу та. Симжс нэгэмжгүй mirror tool байна. Та тэрвээс нэрч ивэл маркетплейсээс орж худалдаж аваарай.